те та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За ярилцах цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочноор Далай дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга Хурандаа Инхбат өргөдөж оролцоод байна. За танд бас өдрийн мэндийг хүргье. Ойр цайн сайхан юу вэ? Зоншлох сайхан уу? Ажил алга өндрөө. За та бүхэнд ч өдрийн мэнд хүргье. Тэрийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ гэсэн далайчуудтай одоо энэ өдрийн мэндийг хүргье. За зоншлог бол одоо хаасаагүй энэ жил сайхан байна, бороо хортой. Тэг сайхан юм зам болж байна. За цэргийн бүртгэлээс ярилцлага эхлэе гэж бодож байна. 2021 оны одоо цэргийн бүртгэл ямар онцлогтой зохион байгуулагдав? За бас амаргүй одоо яг энэ цар тахлын үеийн цаг үеэр бас болж өнгөрснөөр онцлог байгаа гэж бодож байна. За ер нь Монгол улсын цэргийн албаны тухай хуулийн дагуу жил бүр одоо 18-аас 50 насны одоо цэргийн бэлтгэл үүрэгтэн бэлтгэл офицеруудаа бид бүхэн бүртгэдэг юм хуультай. За энэний дагуу энэ 2021 оны цэргийн бүртгэл бол 1 сард явагдаж дууссан. Тэгээ энэ жилийн цэргийн бүртгэлийн онцлог бол өмнөх одоо мэдээдийн бааз суурин дээр түшиглээд захимаар явагдсан онцлогтой. За энэ захимаар явагдахад бол одоо надад өөрөгт одоо амьдарч байгаа бэлтгэл офицер ахлагч. За 18-аас 50 насны 1-2 дугаар цэргийн бэлтгэл үүрэгтэн гэдэг энэ хүмүүс маань бол одоо энэ хуулийн дагуу бүртгэлтэй хамрагддаг юм журамтай. Энэний дагуу одоо энэ жилийн бүртгэл нэг 96 орчим хувьтай явагдсан. Энэ нь бол бас анх удаа бас иргэд өөрсдийн биеэр ирж биш одоо яг энэ цэргийн одоо хорон дээр байдаг мэдээллийн сан гасаа бүтгэлээ хорооны хэсгийн ахлагч нарын тод ингээд явагдсан юм онцлогтой. Яагаад гэвэл одоо дэлхийн нийтэд бол Монгол улсад одоо энэ цар тахал энэ дамргүй бол одоо иргэдийг олноор нэг газар цогцолдуулах богинуулах яг одоо харьцсан дээр нь одоо өндөржүүлсэн бэлэн байдлаас одоо яг юуны гамшигын бэлэн байдал тийм ээ бүрэн шилжсэн юм үед таарсан учраас ингэж зохион байгуулсан. За коронагийн цаг үе бас амаргүй цаг үе байна. Налах дүүрэг маань өөрөө бас цэргийн хүрээний анги салбарууд олонтоо ийм онцлог дүүрэг. Тэгэхээр яг энэ цаг үед одоо цэргийнхаа анги салбаруудтай ер нь хэр хамтын ажиллагаа харилцаатай байна. За ер нь бол төчний анги байгууллагууд одоо хөөсөх болгоод нь одоо төрийн цэргийн байгууллагууд бол одоо надад дүүрэгтэл олон байдаг. За энд бас ажилтдаг надагчуд маань бас нэлээд олон юм ард иргэд одоо энэ цэргийн анги байгууллагад ажиллаж бас амьдрал ахуйгаа залгаж идэг. За энэ зүрээгээр бас за дүүргийн засаг даргаас дүүргийн онцгой шуурхай штабаас бас цэргийн анги байгууллагуудаа адав хааж багчтай дархлаа дэмжих бүтээгдэхүүн тийм ээ. За хүн цэрэг дайцтай маск гараар уутгагч гэдэг одоо ийм зүйлсээр дэмжлэг үзүүлж ингээд ажиллаж байна. Дээр нь бас цэргийн зөвтгчний анги байгууллагууд маань бас боломжтой үедээ бол одоо дүүргийн одоо тийм ээ постууд дээр гарч байгаа үр гүйцэтгэж байгаа албаа агчтай бас дэмжлэг үзүүлж хоол хүнсний туцаа зүрх иймэрхүү одоо бас харилцаалалтаа бий тэгээд дэмжиж ажиллаж байгаа. Мөн одоо бас энэ коронавирус өнөөдрийн нөхцөлд одоо бас өндөрж байгаа энэ үед бас дүүргийн засаг дарга бас санал тавьсны дагуу хэрвээ шинээр одоо тусгаарлах байр эмнэлэг бэлтгэх шаардлага одоо үүсэж байгаа шиг байна. Үүнтэй холбогдуулаад бас нэг төчнээс тодорхой хэмжээний ор хөнжил гутсны бас дэмжлэг үзүүлэх ийм одоо асуудал одоо бол яг ярилцах энэ төвшөндөө одоо явагдаж байна. За өнгөрсөн 2020 онд бас цэргийн штабаас энэ анги салбаруудтайгаа хамтраад нөгөө явган эрхүүллийн үйл ажиллагааг нэг хэсэг зохион байгуулж исэн санагдчихэ. Тэгэхээр энэ үйл ажиллагаа ер нь хэр үр дүнтэй байсан бэ? Бас тодорхой хэмжээний яг одоо нүдэнд харагдах үр дүнгууд гарсан гэж цагдаагийн хэлцээ мэдээлэл дээрээс би нэг харчихсан санагдчихэ. За ер нь бол дүүргийн гэмт хэрэгээс хүртсэн сэргийлэх зөвлөлийн зөвлөл тийм ээ. Тэгээ одоо бас хамтарч ажилладаг. Эннийхээ өрөөнд бол цагдаагийн хэлцээс маань бас
дүүргийн одоо нөхцөл байдал, гэмтэргийн нөхцөл байдал бас иймэрхүү одоо камергүй гэрэлтүүдэггүй орчнуудад одоо бас нэг зөв хүчнээсээ анги байгууллагын офицер ахлагч нараас цагдаагийн олон нийт цагдаагийн албан хаагч за олон нийтийн цагдаа нартай одоо хүн хүчний одоо дэмжлэг үзүүлж явган эргүүлэл явуулж исэн. Үүний үр дүнд бол одоо бас гэмтэргүүл бас тийм ээ нөгөө их үлдэгдэг харамгүй гэрэлтүүдэггүй камергүй орчинд бол ийгдэг гэмтэргүүдэд ирсэн уурс. Энэ бол бас нэг сайн талтай. За мөн одоо бас цэргийн дүүцүүлэх албан хаагчид маань одоо энэ коронавигийн үед ардэр гэдгийг аюулгүй байдгийг хангахад бас өөрсдийн одоо албааж ахын хугацаанд дэмжлэг үзүүлж оролцож байгаа. За одоогоор бол өнөөгийн төрлийн байдлаар бол одоо яг үүр хүлээгээд одоо харуулт үзүүлэх албаагчд гараагүй байна. Ер нь бол бас усны энэ жил одоо бас бороо хор элбэгтэй байгаа учраас гол мөрөнгийн усны түвшин ихсэж байна. Энэ тодтой холбоотойгоор бас дүүцүүлэх албаагчдыг гол усны эргүүлэлт одоо бас дайцлаж болцсохгүй иймэрхүү цагийн байдал бас үүсэж байгаа. Энэ дээр бол одоо бас дүүцүүлэх албаагчдын мэдэн байдлыг хангаж ажиллахын шаардлага болж байгаа. За 2020-оос 24 оны дүүргийн засаг даргын үйл ажиллагааны энэ бодлогын баримтчгүүдэд одоо танаа цэргийн штабын зүгээс ямар томоохон зорилтуудыг арга хэмжээнүүдийг төлөвлөсөн бэ? За ер нь 2020-оос 2024 оны засаг даргын одоо үйл ажиллагааны чиглэлд одоо бид нар бол одоо батлан хамгаалах салбар засгийн газрын тогтоолоор одоо орсон ажлууд байгаа. Дээр нь одоо орон нутгад бас хийж хэрэгжүүлэх одоо олон ажил бий. Энэ нэгдүгээрт одоо цэрэг татлагаар одоо манай залуучууд орохоор одоо яг одоо эмнэлгийн үзлэгээр орсон залуучуудын 50-аас 60 орчим хувь нь бас эрүүл мэндийн хасагдж байна. Тийм учраас эдгээр залуучуудыг бас эрүүлжүүлэх одоо ажлын бол одоо эхлүүлсэн хөтлөөр одоо гарсан. Энийн үр дүнд бол одоо өнгөрсөн жилийн цэрэг татлагаар 2020 оны 2 дугаар жилийн цэрэг татлагаар цэрэгт одоо татагдж явъя гэсэн төсөлтэй залуучууд их болсон. За эрүүлдсэн залуучууд бол ямар ч байсан 19 оны цэрэг татлагаар орсон залуучуудаас цэрэгт явъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй өөртөө эмчилүүлж эрүүл болсон залуучууд бол бас нэлээд явсан. Энэ нь бол одоо нэгдүгээр залуучуудынхаа эрүүл мэндийг бодсон том үйл ажиллагаа. Хоёрдугаарт одоо манай залуучууд бас энэ хуулиар мэдээ цэрэгт явах одоо хүсэл эрмэлзэл бас их болж байгаатай холбоотойгоор бас энэ цэрэг татагддаг залуучууд бол идэвхтэй болсон. Сая одоо 2020 оны 2 дугаар жилийн цэрэг татлагаар бол одоо үнэхээр залуучууд явах гээд байдаг. Хяналтын тоо дууссан. Тийм ээ эрүүл цагаан залуучууд бол одоо бас 20 залуучуудыг бас үлдээсэн шүү. Одоо явах гээд байдаг. Одоо өмнө нь тоо хүрдэггүй хэцүү байсан бол одоо явах хэрэгцээтэй болсон байна. Яагаад гэвэл одоо залуучууд маань төрийн албанд орох, за цаашид бас өөр ажил албанд ороход ч гэсэн цэрэг талбаас үнийг авах гэдэг одоо энэ байгууллагууд хүний нөөцийн бас шаардлагыг тавьдаг болж байгаа холбоотой байна. Ийм учраас энэ бол одоо манай залуучууд ч гэсэн нэгдүгээр цэрэг татлагаараа орж үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ нь нэг удаа бас цэрэг татлагаар орохдоо өөртөөхөө одоо эрүүл мэндийн байдлыг үнгүүгээр бас нэг тийм ээ жил болгон нэг удаа юм ч одоо 18-аас 26 хүртэл наснд ороод эрүүл мэндийн өнгө үзүүд нэгтгэж юм бол бас том давуу тал шүү дээ. Өнөөдөр хувийн эмнэлэгт үзүүлэхэд ямар байгаа, улсын эмнэлэг ямар дагаачд дараалттай байгаа. Гэтэл өнөөдөр бол энд өөрийгөө нэг эрүүл мэндээ үзүүлж, хоёрдугаарт одоо тийм ээ үргээ биелүүлж. За ингээд эрүүл хүн бол Монголын одоо хамгийн үнэт баялаг шүү дээ. Тийм учраас энэ тал дээр бас манай залуучууд одоо анхаарч ажиллаж байгаа. Дээр нь одоо төрийн бас байгууллагууд ч энэ дээр оролцъё гэсэн хүсэл тавьдгийг. Энэ нөгөө цэрэг татлагаар эрүүл мэндийн үйлчлэгээр бас багхгүй хувийн тэнцэхгүй байна гэж энэ ер нь зовлох шалтгаан одоо эрүүл мэндийн шалтгаанууд ер нь цэргийн насны залуучуудад юу вэ? Одоо манай залуучууд бол ерөөсөө яг одоо өөрсдөө шалтгаалсан эцэг эхийн шалтгаалсан иймэрхүү
өвчлүүд их байна. Өнөөдөр одоо бас энэ хараагаар тэнцэхгүй байна гэдэг бол одоо бидний нөгөө техник хинтаг захимарч өгцөд холбоотой байх. Дээр нь одоо доторын өвчлөл байна одоо тийм ээ. Зөв хоол дэгдэн барихгүй байгаагаас үүдэлтэй энэ хөө өвчлүүд их байдаг. За дээр нь сэтгцийн өвчлөл бас үүдүүд их нэмэгдэж байна. Сэтгцийн өвчлөл гэдэг маань одоо бас энэ эмчлэгдгүү гэдэг одоо ингээд бүр гарцсан. Манайхан мэдрэлийн өвчин, сэтгцийн өвчин хоёрыг бол бас тусдаа юм гэдгийг ойлгох хэрэгтэй тийм ээ. Мэдрэлийн өвчин гэдэг бол мэдрэлийн судас шүрмстэй холбоотой янз бүрийн одоо юм байдаг бол сэтгц гэдэг бол ерөөсөө хүний яг цэвэр оюун ухаан тархины үйл ажиллагаатай холбоотой юм бас өвчлөл байдаг. Өнөөдөр биеэрээ дүүрэн одоо юм шиг үлдсэн, биеиндээ баахан гэмтэл шархалжруулж байгаа юм гэдэг бол сэтгцтэй ямар нэг өвчлөлтэй л юм гэсэн үг шүү дээ. Энийг бас манай эцэг их бол бас хүүхдийн хүмүүжил талаас зөв анхаарал явуул. Залуучууд бол ямар ч юмд биелэн шүт хэрэмэлцэлтэй. Та сая 20 оны одоо нөгөө 2 дугаар ээлжийн цэрэг татлахаар эрүүл сарвал сайхан залуучууд бас нөгөө хяналтын тог үүснэ улмаас явж чадаагүй үлдсэн гэж. Тэгэхээр магадгүй яг энэ цэргийн алба руу зөвхөн цэрэг татлахаар яваагүй ч гэсэн гэрээт байдлаар ч юм уу эсвэл одоо бусд байдлаар яг энэ цэргийн албатай бас амьдралаа холбох юм хүсэлтэй залуучууд ирнэ ямар боломж байна вэ? За ер нь бол бас энэ Монгол улсын цэргийн албаны тухай хуулинд одоо цэргийн гэрээт албаны талаар бас заасан байдаг. За мэдээж цэргийн гэрээт албанд эсэх залуу маань бол хугацаа цэрэг тавьдаг одоо энэ цэрэг татгаа тавьдаг эрүүл мэндийн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. За хоёрдугаар боловсролын хувьд бол ерөнхий боловсролын сургууль одоо бүрэн төгссөн 12 дугаар анги төгссөн байх шаардлагатай. За тэгээд хугацаа цэргийн алба хаасан ийм иргэн 29 хүртэл насны хугацаа цэргийн алба хаасан шаардлагатай байх юм. Мэдээж зэрэг бүр дээд боловсролтой нарийн шаардлагатай одоо зөвхөн хэрэгцээтэй тийм шаардлагатай бас мэрэгжил бүхий дээд боловсролтой хүнийг бол офицер ахлагчийн албанд 5 хүртэл жилийн хугацаатайгаар бас авч болно. Тэгээ хуулийн заалтууд байдаг юм. Тэгээ бид нар юуг ингээд яадаг вэ гэхээр манай залуучууд цэргийн алба гэхээр л одоо нэг өдөр яг нэг байранд хоригдоод ашигдаад одоо ингээд нэг цагийн ойртой үйл ажиллагаанд оролцоод ингээд нэг байна гэж ойлгоод байгаа шиг байна. Өнөөдрийн цэргийн гэрээт алба бол бас журам өөрчлөгдсөн. Өглөө яг офицер ахлагч нар албаа ажилдаа ирж байгаа ирэхэд цуг ирээд орой ажил тарахад бас цуг буцаа явчихдаг юм болцсон. Тийм учраас манай залуучууд энэ 2 жилийн хугацаанд гэрээсээ гэртээ албаа хаагаад гэртээ одоо банк гэхдээ бас яг тодорхой одоо цагуудаа одоо өдөр бүр ажилдаа ирж байгаа албаа хаагч байгаа. Ажлын байр л бий болж байгаа юм. Цэргийн гэрээт алба бол одоо ажлын байр болсон шүү дээ. Цэргийн гэрээт алба юу цалинтай юу? Цалинтай. Өнөөдөр цэргийн гэрээт албаны албаа хаагчвал ахлагчийн цалин өгдөг болсон. Одоо ахлагч хүн ямар цалин авдаг одоо тийм ээ? Банкын бүрэлдэхүүний ахлагч хүн ямар цалин авах тэр цалинг авдаг болсон. Тэгээ цэргийн гэрээт албанд бол зэвсдүүчин одоо хөлийн цэрэг бол одоо ингээд гэрээт алба ингээд авч байгаа юм. Гэрээт хэлж алба гэдэг ингээд ийм хуулийн заалтуудны цэргийн гэрээт албатай холбоотой. Ингээд энэ бол бас хэлийг бол бас тийм ээ хөлийн застаад яг хэл дээр байдаг учраас энэ хүмүүс бол яг гэрээт албад одоо тэр анги байгууллага дээр тэр яг л одоо үүр гүйцэтгэх газар орон дээр үүргээ гүйцэтгэх нь зөвхөн анги бол яг одоо өдөр тутам гэртээ ирэх тийм ээ өглөө ажилдаа явах гэртээ ирэх ийм одоо журамтай болсон. Цалинтай одоо энэ залуучууд бол нэг 600-аас 700 төгрөгийн цалин авч байгаа. 700 сая төгрөгийн энэ цалинтай ингээд албаа ажилдаа ингээд явж болно. Цаашид удираад одоо цаашид тийм ээ зөвхөн хэдийн зэрэгт ажлыг бол ахлагч болоод офицер буюу сургууль мөргүүл байгуул ингээд яв. Бүх боломжуудыг нэгтэй байна. Тийм учраас одоо энэ цэргийн гэрээт албанд зөвхөн юм уу хил талбах сонирхолтой 29 хүртэл насны цэргийн албаа хаасан одоо энэ шалгуур үзүүлэлт хийж байгаа залуучууд бол цэргийн штабтаар ирж уулзаад мэдээлэл аваад тийм ээ хаана явмаар байгаа өсөлтөө гаргаад бид нар бас энийг бас зөвхөн анги байгууллагуудтай ярилцаад юм уу хил хамгаалах ерхий газартайгаа ярилцаад ингээд явуулчих
боломжтой. Хил хамгаалах юм бол бүр одоо офицер ахлагч нарын нормаар хүн соолоор хангагдана, хувцаар хангагдана. Цалингаа за манай зэрэгтүүчэнд алга хааж байгаа нөхдүүд бол бас ахлагчийн хэмжээний цалин аваад өглөө очиод орой гэртээ ирэл ингээл өдөр тутам одоо гэрээ эзэн ямар байдгүй тэр л одоо журмаар явах юм нөхцөл бол боломжгүй бий. Энэ зөвхөн гэрээ талбанд эсэж одоо эзлэгийн байртаа болъё гэсэн хүмүүс бол одоо дүүргийн хөө одоо оршин сууж байгаа хорон дээрээс очиод ийм танилцуулгуудтай танилцж болно, мэдээлэл авъя гэвэл цэргийн штабдаар ирж болно. За дүүргийн хөтөлбөр халамж үйлчлэгээний хэлцээр бас бид нар ингээд ажлын байр шүү энэ тийм учраас залуучуудаа ирж эндээ оролцоорой гэсэн хүсэлтийг бол уриалж байна. За одоо төгсгөлийн асуултыг бас танаас асуумаар байна. Ер нь бол дүүргийн цэргийн штабаас энэ бусад орон нутгуудад алав хашиж байгаа налах дүүргийнхаа яг харьяат залуучуудтай одоо хэр эргэх холбоотой гэх юм уу тий харилцаатай байдаг үү? За ер нь бол налах дүүргээс цэргийн албанд татагдсан иргэдээ бол ер нь бид бас нэг жилд нэг удаа иргэд тойрох тийм ээ. Одоо аль хаана байгаа хамгийн олон залуучууд маань хаашаа явсан байна. Тэд нартай нэг хурц очихыг эрмэлздэг юм. За өнгөрсөн одоо 2021 онуудад бол одоо цар тахлын улмаас бол одоо хөдөө орон нутаггүй одоо хөдөлгөөн хоройтой ийм үед бид бүхэн бас одоо засаг дарга за бүр дүүргээс улсын хурлд нэр дэвшиж одоо улсын хурлын гишүүн бас амар сайхан гишүүн тийм ээ одоо шадар сайд эдгээр маань одоо бас цэргүүттэй ар гэртэй захим бас нүүр тулж одоо уулзалтыг бол одоо шинэ жилийн мэдлэгээ дэвшүүлж уулзсан байгаа. Дараа нь цэргийн баярын өмнө бас нэг энэ үйл ажиллагаа бас явуулсан байгаа. За энэ дээр бол одоо цэргийн штабын бий бүрдхэн бол ар гэртэй нь бол холбож өгөөд ингээд ажиллаж байгаа. Та хэдэн хонд цэргийн алба авчихсан? Би ч одоо 1993 онд одоо анх одоо цэргийн болох эрхлэлээ тавьсан юм да. За цэргийн алба яг хаасны одоо нэг бахархал гэх юм уу та нэг залуучуудтай хандаа тий одоо яг бит хоёрын ярилцлагыг үзэж байгаа залуучуудтай хандаж хэлэхэд цэргийн алба хаасны бахархал цэргийн албанд орсны ер нь бахархал таныхаар юу вэ? Ер нь цэргийн алба хааснаар нэг хүн бол өөрийн тийм ээ бие биелдэр сэтгэл зүйн хувьд хатсуудаг. Хоёрдугаарт олон сайхан найз нөхөдтэй болдог. Тийм ээ. Дуртай одоо аймаг сум руугаа явхад одоо тэнд найзууд нь байж идэг байхгүй юу? Тийм ээ. Тэнд чинь одоо миний Монгол улс чинь онжоо найз нөхдөд цэргүүд тийм ээ. Одоо би энэ 28 жил гарсан одоо ажиллахад чинь миний онжууд гээд олон сайхан найз нөхд байна. Дээр нь миний цэргүүд байсан. Миний удирдганд байсан одоо цэрэг байсан. Цэргүүд маань энд тэнд явхад бол сайхан ядаж олон аавын хүүхдтэй мөр зэрэгцээд би ямар төвшөнд явж байгаагаа бас тэнд харддаг, үлгэрлдэг тийм ээ. Нөхөрлөлийн одоо хамгийн үнцэн бол одоо цэргийн албаас хүмүүст бол хамгийн их бэхжсэн байдаг. Хэзээ ч цэргийн нөхөдүүд би энтэйгээ уулзахад одоо муудалцаж биш. Тэр үеийнхээ сайхан юм яриад ядарч өдөрч ийсэн яриад гэл нийлдэл уулзаж идэг. Энэ сайхан юм байгаа. Өнөөдөр манай залуучууд үг хамгийн гол нь одоо хүний үгийг бас зөв ойлгодог тийм ээ. Хэрэгтэйг нь аваад үлдчихдэг. Хэрэггүйг нь бол одоо тэртээ заавал тэрийг бодох шаардлагагүй байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм сайхан нөхөрлөлийн хамгийн үнцэнтэй юм бол цэргийн зөвлөчнөр байдаг. Дээр нь бас боловсрал эзэмшин өөрийн янз бүрийн одоо салбарын найз нөхдүүд төр томтч нь одоо барилгач ч байна тийм ээ. Мундаг том одоо шинэ жилийн ухааны хүмүүс ч одоо сураад одоо аюутан болоод оюутнаас төгсөөд ирсэн. Тэгээд нөхөрлөлтүүд хязгаар байхгүй л одоо тийм сайхан болдог. Өнөөдөр одоо надад генерал найзууд ч байна. Одоо байлдаг цэрэгч байгаа. Тэгэхээр одоо энэ сайхан хязгааргүй одоо сайхан нөхөрлийн дунд л байдаг юм да. Тэрээс залуучуудыгаа бас энэ цэргийн албаны одоо бас үүргээ биелүүлж яваарай. Олон сайхан найз нөхдөд олж тэднийхээ үлгэр дуурайл бахархал нь болж яваарай гэж хүсье.
За цэрэг их оронж бахархал за мөн цэргийн штабынхаа үйл ажиллагааны талаар энэ богинохоо хугацаанд бас тодорхой мэдээллүүдийг манай үзэгчид авч чадсан байхаа гэж найдаж байна. Тэгээ өнөөдөр бидний урилгыг хүлээж авч хүрэлцэж ирж оролцож байгаа зочин бол Далах төргийн засаг даргын хамгийн газрын цэргийн штабын дарга хурандаа Инх Бат байлаа. Танд баярлалаа. Ажлын амжилтыг хүсье. Баярлалаа.